Сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэргийн дуудлага гаралт харьцангуй багатай иргэд 50 баярлжээ. Баярын өдрүүдэд онцлостой гэмт хэрэг зөрчил гараагүй байна. Тэгэхээр ерөнхийдөө бол сар шинийн баяр бол цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээлэл харьцангуй бол энгийн өдрүүдийг бол 50 байлаа. Хоногтоо бол нэг 20-с 25 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэнийг нь холбогдох нэгжүүд шалгаж шийдвэрлэж ажиллалаа. Харьцангуй бол энэ амралтын өдрүүдэд бол онц хүнд гэмт гарсангүй мөн хулгаан гэмт хэргийн гаралт бол бага байлаа. Анхаарах төрлийн гэмт хэрэг бол зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчснөөс болж осол аваар бол нилээдгүй цагдаагийн байгууллага бүртгэгдсэн. Энэ маань бол тээврийн эзлийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчснөөс болж энэ осол аваар гарлаа. Мөн тээврийн эзлийн хордыг тохируулж хөдөлгөөнд оролцоогүй мөн арх сутруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээвэр хэрэгсэл жолоодсноос үүдэн хүний амнаас эд хөрөнгө хөрсөн ийм зүйлүүдийг цагдаагийн байгууллага шалгаад ингэ явж байна. Өнөөдрөөс эхлэн иргэд албан байгууллага хамт олноороо сар шинийн баярыг өргөн тэмдэглэж эхэлдэг. Энэ үеэрээ арх согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж гэмт хэрэг зөрчилд холбогдох нь ихсдэг байна. Шинийн 3-наас албан байгууллага найз хамт олноороо золголтыг хийж ингэж өргөн дэлгэр цагаан сарыг тэмдэглэдэг ийм уламжлалтай байгаа Монголын ард түмэн. Энэ үеэрээ арх согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж гэмт хэрэгт холбогдох өртөх юм магадaltaй болдог. Ийм учраас иргэд арх согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглээч гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. За баярлалаа.